100 боллоо. Болдог их залуу ээж аав дээрээ очихоор их говь руу нутгийн зөвхөтлөө. Улаанбаатараас аяны бэлтгэлээ базаагаад хөдөлсөн тэрээр хэдэн өдөр машин байсны эцэст говийн уудам газар хүсч ирэв. Гэвч говийн халуун бартаад замд машин гинэт эвдэж хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй болов. Нар айл хэдийн жаргасан байлаа. Ойр хавьд айл байж магадгүй гэж бодон гэрлээ асаагаад холын барааг шистэн алхаж ирлээ. Гэтэл гинэтхэн харанхуйд нэгэн үл мэдэгдэх нөхөнд хөл алдан онов. Нөхгүн гөлгөр ханттай учраас тэр өөрөө гарч чадахгүй гэдгээ ойлгов. Аврал ирэн хэдэнтэй ашигласан ч говийн нам гүмд түүний дуу алах болсон. Чийдэнгийн гэрлийг тойруулан харуулхад хажууханд нь хүний цухойсон арга яс харагдав. Үнэхээр ачаалттай айд сандасан ч итгэхгүй мэт нүдээ анивчин ахин харахад яг л бодтой тэр гинэт юу болоод байгааг ойлгож эхлэв. Нэгэн чимээ нэг зүйл хөдөлж бүү мэд шорон доороос зөөлөн чичирхийлэл мэдрэгдэн тэр зөө рүү чийдэнгээ харуулхад цус мэд улаан авраг биетэй зэвүүн хөдлөх нэгэн амтан өөрлөө нь урагшилж байлаа. Тэр бол олгой хорхой. Түүний амнаас хутганы ирмэд хурц яралцсан шүднүүд цухойно. Хорхой яаралгүй болдоогийн зөв рүү аажим ойцоор байв. Тухайн мөчд болдоо хүүхэд байх үеэ эргэж санав. Өвөө нь нэгэн удаа олгой хорхойн тухай ярьж байсныг гэрэл гал хоёрыг хамгийн ихээр үзэн яддаг амтан гэж хэлж байжээ. Тэр яаран цүнхнээсээ цамц гаргаж аав ээжтэй зориулан авч явсан архийг асхан сөүлд нь шүдэнзээ ассан цамцаа шатаалаа. Шатаж буй цамцаа олгой хорхой руу шиддэг балт хүрсэн хорхойн арьс ялцаж унаж эхлэв. Ингэжл болдоо амьд гарах цорын ганц боломжийг ашигласан. Яг тэр үед холоос нэгэн дуу чимээ сонсогдов. Адуу малаа хайж явсан малчин залуу түүнийг сонссон нөхрөө очиж шагаан арлаа. Болдоо түүн рүү хашгирч "Гуй, надад туслаарай. Би олгой хорхойн үүрлээ унчлаа. Олс ч юм уу ямар нэг юм аваад ирээч" гэв. Нөхцөл байдлыг ойлгосон малчин залуу гэрлүүгээ явж аавыгаа авчиран болдоог нүхнээс амжилттай 9 минут авав. Тэр мөчөөс хойш болдоо говь руу явах болгондоо замаар биш харин зөвхөн онгоцоор явдаг болжээ. Баяртай.